Шүүх бол Юу энэ. За яраарэ. Тинэгдлээ. Шүүгчээ. байж л тавс бодож ш тэ энэ зүгээр. За покон талаас энэ тэйгэж үгүй л. яа. За. 2026-ны ингээд 9 сарын 22-нд ингээд хамгийн сүүлийн баг дээрм талаасаа хамгийн том хүний бүрэлдэхүүн ганцхан бүрэлдэхүүнтэй одоо миний харж байгаа хүний бүрэлдэхүүнтэй ганцхан чи тэр шүүх хурал дээр ажиг гатагаас очвол шүүгчээ хийлээд өгч. Тэ ялтагдчих төгөлдөд айтаахан санаа. Би жижиг гоч энэ бас хүчээ ашиглаж байгаа. Хүчөө яасан яг хэмжээ хатан хор. Аяхны тэгж. Бодлоор өргөсөн. Баг дээр тасаа. Банк дээрмэлт ингээд нийт 25 хүний барьцаанд ороод үлдсэн 5 хүн амар өгчээ. 25 хүний нэгнээс ингээд юу авахд юу гэвэл мэдүүлэг авахд ингээд тухайн хүн ингээд их амар занл хийсэн гэсэ. Тэгээд одоо тухайн сэтгэл санааг хохируулсан дээ. Тухайн санааг нь балартуулсан юм байна. Тэг. чи надад чи нэг юм хэлээ. Гоо би мэлчин. Тийм энэ ийм юм дээр андаа хэлдэг тийм ээ. Шүүх бол үнэхээр ээж юм байна. За ярэ өгөндөө ороод байцгаая. тийм ингээ энэ шүүх хурлын ингээд хэргийг ингээд ордон дөргөн ингээд өндөр шийдэж өгмөр байна гэж хүсэж байна. Баярлалаа. За одоо өмгөөлчийн талаас энэ төгөөж үүснэ. За. За. Энэ нэг юу юм бэ? Инсима. Энэ банк дээр хэвчээ. Гэтэ за голомт толчих. За дээр наач бүр дээр юу гүтгцэн зав наача. Хамсаат ирт нөгөө нэг мөнхтөлгөө гэдэг хүүхдүүд. За. Мөнхтөлгөө өдөр ингэж яагаад сүрдүүлээ тэгээд өдөр хийгээс өөр аргагүй болсон юм аа тий. Надаа юу байгаа фолдер маяг байгаа тий. Энэ файлын нэр тийм юм байна. За. Нээс тос нэмүүлж. Шүүгчээр одоо хэлэх юм байна. Би яри. За ялцаач үгүй. За шүүгч саяны би голон бакиг дээрэнцэн гэдэг бол үнэ. Яа ч тэр мөнх төлөө ингээд хүн над руу буу толгосон. Тэгээд бас манаас найз өхнийг бас буудаж ялнаа гэдээ сүрдүүлсэн. Би бол сүрдүүлгэн ороод тэрхүү банкыг бол дээрэнцний бол дээрэнцэн тэр 25 хүн барьцаал дээр бол би бол айлгаж сүрдүүлээгөө. Тэр цаана мөнх төлөө ингээд хүн буут болгож сүрдүүлсэн байгаа. За тэгээд би болохоор тэр үүдийг харж сахих үүрэгтэй. Тэгээд банкын сейф онгоос үед би мөнгүүдийг аваад гарах өөсөө үүрэгтэйсэн. Тэр сейфээр онгоолгоод бэлэн болгож өгөх хүн бол манай бас нэгэн хамсаатан бэтэмүүлэн. Тэгээд бэтэмүүлэг нэ нөө бэлгүнгээд хамтрагч маань сейфийг Орчны банкны ажилтнгаар онгойлгож өгөх гэсэн боловч тэр хүн бол хятаагүй. Тэр сейф нөгөөс амар маш чанга хамгаалтын системтэй бас болохоор ягаад ч юм тэр хүн тэр банкны ажилтан юм даруулаад өгсөн. Тэгээ нэг 2-3 цагийн дараа тэр хамгаалтны идэхгүй болсон л доо. Голон банкны яг нөгөө хувьтай эзэмшигч нь өөрөө тэр систем унтраасан. Тэгээд дахиад нэг 2 ажилтан авч ороод ягаад ч тэнцээ нэг хүн 2 удаа дуурсан л да. Тэгэхэд бэлгүн 2 хүнийг алсан гэж би шийдэж бодож байгаа. Тэгээд ингээ 3 хүн үхээд за тэгээд над руу мөнх төлгөн хэлсэн л дээ.
Яанаас хоёр хүнийг авиадрээ гэд. Тэгээд яг хамгийн хойд дагаад явж исэн хүн болохоор ягаад ч Голомт банкны хувьцаа эзэмшигч чинь тэр юугаа системод ажиллуулж нэг нь бол дарагдаж өгсөн. Ингээд хоёр хүн бол дарагдаж өгсөн. Өмнөдөө нийлээд. За тэгээд нөгөө нэг хүн онгойлгож өгөөд цаашаа явахдаа манай нөгөө нэг наг айлхан сүрдүүлсэн мөнх төлгөөний уурыг хүргээд буудуулсан. Би бол тэнчэнэс зүгээр л найз өхнөө авч үлдэх гээд амнасаа хамгаалах гад ийм зүйл болсоо. Засаж. Шүүгч надад хэлэх байна. Энэ шалтан байна да. За. Тухайн юу би багтыг камерын шүүт үзээ. Бүх камер юу ажиллаж байсан. Тэгээд гинт хэрэгтэн төгөлдөр болон одоо дүний хамсаатан мөнх төлгөө бэт юм уу их 3 багтны гадаа харангийн юу вэ наа чи бизнестэй юм малаа. Бидөө 3 гэдгээр өдрийг хэрэгсэн газарын гадаа ингээд Star X-тэй харангийн Star X-тэй ингээд ирсээ. Уруулах их баггүй байсан. Нэг царай нь маш тод гарсан. Тэгээд бага өмс баг руу орж иргэн төгөлдөр гихч хамгаалагчийг буудаж алсан. Нийт дээр чи 25 хамгаалагчдээс бүгдийг буудаж алсан. Тэгээд мөнхтөлгөө гихчин болохоор барьцааны хүн гэж хөгсөн настай хүний барьцаалсан. Нөгөө хүн өргөмэн цаавас төрөх судастай өвчтэй болохоор түрхэн дийлэхгүй чадсан байт юм аа. Бидгүн гэж нөхөр нь банкны хаалгын онгоолгоно гэж банкны хайж ирсээр гад 2 цаг өнгөрсөн. Тэгээд нэг банкны хаалгын онгоолгосон юм аа. Онгоолгоод мань төгөлдөр устгаш ороод тэгээд арган зайлуулаад өөрөө хамаг мөнгө авч байгаа цагнаас баригдсан байт юм аа. Ийм юм байна. Шүүгч надад ч юм хэлэх үг байна. За яа. Шалтан банд ажихыг барахгүй. Шүүг болоо хөлбөр шүү. Энэ л сая өг нь өөрөө хэлсэн л дээ. 25 хүн барьцаалаад 5 хүн манай прокурор хэлсэн л дээ сая 25 хүн барьцаалж 5 хүний амнаас өргөцсөн гэж. Та хаанасаа 20 хүний амн хаанасаа 20 хүнийг өгсөн гэж бодлоо гаргаж ирээд байна. Та өөр ихний ярьсантайгаа яахан зүрээд байгаа юм шүү. За зүгээр агаараа. Тэгээд шүүгч энэ юм ярихад энэ голоор ороо жоохон соёлгүй юу энэ. Тэгээд банкны ажилтнууд байсаар хахад яагаад манай хамтрагч тэр сейфийг хайх гэж 2 цаг болно гэж зүгээр хүний зүрдүүлээл зүгээр заалгаа явчихад болчиход байсан л да. За. Энэ ч намайг гүтгэж байна. Энэ хүн. Ой. Тэгэхээр энэ хүн намайг гүтгэж байна. Яа, одоо хүмүүст нэг талаас сонсон. Яасан бэ? Хошлоо. Йоо. Ярнаа зөө. Энэ бачка ингээ камер ажиллаж байгаа шал бодлоо яриад байгаа. Үгүй бүгдээр идэрсэн байсан. Надад нотлох бариуд. Яг одоо Discord авах юм бол би камераар ажиллахгүй байгаа зураг явуулсан байгаа. За. Ингээ бүх камераа нэвдэрсэн байсан зөө. Тэгээд бүх камераа нэвдэрсэн байсан. Тэгээд энийг камер ажилласан гэж бодлоо яриад байгаа би зөв өндөрөө ойлгохгүй байна. Нотлох. Я хаанаас ямар камер харсан юм бэ? Чөтгөр бөөмөд бүх камер нэвдэрсэн. За шүүгч би асуулт. Шүүгч би асуулт. What? Шүүгч нэг өнгөлч би ч асуулт. Би тайс асуулт. Яллагч өгөлтөр болон түүний хамсаат мөнх төлөвөнд яг
Яг яаж яваад стад галт хэсэг болж явсан бай. Хамт ажилладаг найз нь ч юм уу хаашийн тим байд юм шиг үү. Би судалж үзсэн жаахан топгшон. Тий, тэгээд чи зүг суудаа тохооч. Тэгээд гаднаас орж ирсэн юм шиг үү те. Яг яаж юм мэдэхгүй. Өөр нэг сайн мэдэхгүй байна. Наа чи бас аваа нууцсан тий. Тэгээ бас нэлээсээ мөнгө гэж за суусан. За би нотлохороо тайгаад тийш өгчий. Тайгаад бид мэж гэдэг юм цаашаа. Токо нэл гэлээ. За. Фашист. Энэлээ токороо. Нэр тэр машины хувьд бол бид нэр бол юутай ирсэн л тээ. What Jaris гэдэг машинтай ирсэн. Студент Jaris and the BT and захын бүтээс. Захын бүтээний тэр машиныг What Jaris гэдэг. Нэрлэн тэрхүү машины багаж нь маш том. Тийм болохоор бид нэр авсан мөнгөө багтаана. Тэгэд бид нэр мотор хийж V8 хөдөлгөөр тавьсан, турбо тавьсан. This гоё мэдээ. Тиймгүй мотортой бид нэр машинтай очиж яасан га тэгээд сая манай өмгөөлөгч жоохон буруу ярьчих шиг бодлоо. Надад бол галз өсөх бол байгаагүй. Манай бэлгэн өмг төлгөө ингээд хоёр хүнд бол галз өсөх бол байсан. Йоо би нотлохоротой наа шүгчээ. Хариугаа бодгоо. Шийдвэр бодгоо хөвөө. Би нотлохоротой чи. токос хийж байна. За адаас ороод ирсэн гэж нотлох баримт бол энэ байна. Яг одоо би Discord руу явуулсан байгаа. Яа Discord. Билүүнээ за. За энэ хүн ингээд юу гадаадаас орж ирсэн юм шиг байлээ. Яаж юм мэдэхгүй. Тэгээд багажтаас нь олцсон юмуд бол энэ. За танилтаа. Багажтаас нь олцсон юмуд нь энэ. Тэгээд маа төвөд л хийсэн шиг би марцсан юм шиг юм мэдэхгүй. Нэг ч галт хэсэг байгаа нээсээ шиг сунж байгаагүй. Бүгдээрээ тэгээд бүгдгээ тэгээд би юу мөгдгөө яцсан хаваа тавцсан. Олон хэлдэг гал энийг гаргаж яах гэдэг бас гоё л доо тий. Аа. Яасан их арай алгад яасан мөнгөтэй хүмүүс. За өмгөөлөгч. Өмгөөл энэ бахруу рахгаа башаас. Бакаатсан бай. Манай бороо яа мэдээ дэртээ явцсан юм шүү дээ. Орчин вэж. Боод өгсөн юм чинь шийдвэрээ гаргах юм шиг. Бай. Ба, зүгчээ надад хэлэх юм байна. Өмгөөлөгч юу директор хоёр багтны камерыг ажиллахгүй гэсэн бид нотлог орж явуулъя. Банкны камер тосмор ингэж хэвээ ажиллаж ийсэн. Гивийн ажиллагаатай байсан. Нэг живлэг байсан. Тэгээд зургийн хаана гам болоо? Зургийн армаар байна. Discord байна. Discord байна. За тэгээд энэ хоёрын ярьсанчлан одоо тэр галтгууны зэвсэг гэдэг байгаа юм одоо яг тагдамж баригдахаас өмнө иргэн бэлгүүн рүү тэ бид тэр бэлгүүний найз альферд руу ингээд хаж өгсөн ингээд төгөлдөр их чинь ингээд гинт нэгтэнд ямар ч зэвсэг үлдээхгүй болтол бүгдээ шавхаж ингээд авсан. Одоо өөрийгөө цагаат гэж одоо тэ
тий. За. Бокоо болсон. Босаа. Шүүхт надад чинь би хэлэх юм байна. За яасан. Надад вижнерөөр төсөв өгсөн гэдэг юм л та. Тэрний нотлох вариантгүй. Тийм болохоор энийг би бүтэглэг гэж ойлгож байна. За покод нотлох юм байна. Байна байж. Эдгээр за би 30 тоолно. 1 2 3 12 гоо. 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Иргэн манай байж. Иргэн төгөлдрийн германд ийм боо байсаа. Түүний бэлгүний оцснаас нь ингэж хайж энэ зургийг авсан. Яагаад энэ хүн хотлоо яриад зэвсэг байхгүй гэдэг байгаа вэ? Доргоо үзүүлэх. Дискорд байна ялдаг сууж зүгээр байгаа шүү. Байгаад байгаа юм уу? Над дээр энерги орхон зураг байхгүй байх юм. За бокоо үзүүлэх. Аги бооч. Ингээ босаа. Ингээ. За Алчин. за тэгэхээр бокоор ингэж байна. Тэгтэй шүтчээ. Хэргийг шийдвэрлэхгүй маа нааш очихгүй юм. Бачи. Хай, тоосаагүй байж бодоогүй байна. Нэг юм байна ш. Тачилч. Нара энэ бэлгүүн төгөлдрөөр хамт явж байгаа. Зураг байна. Үүнийг бас би бэлгүүний утсаа залаа. За Иргэн шүү. Байж шүүгчээ. Наа чин та суучихгүй юм. Наа чин зүгээр сүүдэр гарсан зураг байна л да яг. Нүүр гарсан зураг байхгүй. Энэ болохоор нотлох вариант гэж бол явагдахгүй. Тэгээд тэр юу бас тэр хувцснаас нь авсан гэсэн тэр цүнхэн дотор нь байна л да. Тэр тэгэхээр бас нэг нотлох вариантаас болохгүй хаа гэж би бас бодож байна. Шүүгч сая 2 гэсэн зүйл нь хоёулаа сая ингээд тийм буруу байна сая манай. Прокурори явуулсан зураг. За өнгөрсөн татаад хэлбэггүй. Байж одоохоо. За би 30 тоолно. 1 2 3 4 5 6 7 8 9 10 За ингээд банкны доторх банкны үүдний камерад ирэх болохгүй юу? Яг одоо банкны доторх тэгээ банкны үүд хоёрыг камерад ингээд ивдэрсэн байгаа байхгүй юу тий. Тэгэнт багийн зургийг хагддаггүй. Төг харагдаж байна уу? Харагдаж байна. Өнгөрсөн хосны ягаад камер жаас гэжсэн байгаа юм л. Нөгөө нэг анх нөгөө нэг person инженер л байхгүй тийм жагаад троллж юм гэлээ. Яар өөрөө бие очиж асуусан. Нөө гараач. За өөр. Миний нотлохоороо ер нь ингээд дуслаа. Зүгш надад хэлэх юм байна. За гэл. Гэмтэр бэлгүүн төгөлдрийн машинаас онжуулсан баг дээрсэн машинаас нэм зэвчгүүд болцсон. Ихний том бонотохоор ёо N416 гэдгийг одоо юу нэм даа тий. Яагаад тацсан бэлгүүн төгөлдөр гэдэг нь надад 3 бааш мөнгө төлөвөн бэлгүүн гэдэг. Мөнгө төлөвөн гих чинь өөр тээвэр ирсэлт явсан байлээ. Don't mind.
За хэрэгээ шийдэх үү дээ. Юу танд тий байсан бүх юу нэгсэн нот баримтууд мөгсөн чадах гараал хүмүүс ямар ч хахуулан тэр аваагүй. Мгм. Тэгээд гараал хийсэн. Мгм. Таварс нэг комент хийсэн. Замгүйлч харамсахгүй байгаас танай ялтан чинь шүүх бол жоохон өмөллөө тийм болохоор хугацааг жоохон нэмэх. Гүй. Түшээ энэс байж бүр зүгээр. Тэгээд Пако бибитээс асуух юм байна. Яагаад хэлсэн яасан чинь зөрөөд дээрээс нь баймт нотлохоо удаагаад бас өмгөөлөгч гэсэн баймт нотлохоо удаагаад байгаа лээ. Би хэлье. Нэгтэд ирэхэд би ингээд энэ иргэд төр ганцаараа ажиллаа бэ. Манай багийн бүрэлдэхүүн болон ингээд өөр тасгийнханд нийлж ингээд ажилласан. Энэ болохоор ингээд маш том хэрэгээ баг дээрэмц иргэд чинь. Тийм болохоор энэс оруулсан мэдээлэл болохоор жоохон зөрөлдөж магадгүй. Одоо хүний гад үлдсэн болохоор жоохон цаг хугацаанд жоохон тийм болсон. Би одоо бүр яг би одоо бүр яг баттай юм олохын тулд ингээд бүр амир гүн ухаж байгаа болохоор би тэгэж аваар бодож байгаа юм тий. Зөвхөн баттай юм л болж байгаа болохоор. Тэгээд ялагдаж асуудал байна. Банк дэмжиж яаж төгжлгүй явбаа. На чеко бай концэгси. Ялагдаж төгөлдрөө хэлэх юм байна. Энэ юу болж хэлэхгүй. Ялагдаж төгөлдөр та тохоо өдрийн банк дэмждэг үедээ яаж төгөлдрөө яваад ирсэн бэ? Би харин хажууд нэг эко байк хорн тэгэл төрөөс. Цүнхтэй мөнгө өөрөөс байсан тийм. Би танд хэлээд байгаа шүү дээ. Гүтгүүлсэн нөгөө хоёр маань машиндаа суугаад цүнхтэй бүх мөнгүүд аваад явсан. Харин наад миний утсан дээр харин нэг локейшн өгөөд тэнцэнээс найзах наваараа гэл. Тэгээд би найзах наасан л та. За ялагдаж гарч. За бака яа толгой байгаа гинэ. Энэ хийж чадчих зүйл. Тэгвэл яаж юм хэлэх юм. Бид хэлсэн шүү дээ. Одоо хүний ингээд нэг хүний асан нэг хүн болгоно нэг хүн асан тийм барь батлаа хаана зүлцөө. Би гайд дээр дөрөвдөг гэсэн. Нэг ястаа тийм түүх гараад ингээд явсан бүх матгаа ингээд үзүүл яа тийм бороосон дүүсэн. Бид ийм масан гараад тийм үзүүлээ. За ойлгомжтой. За тэгэхээр Покрон зөвхөн энэ яаж шийдвэрмээр байна. Үүнд бол банк дээрэмчлэг нь тий олон удаагийн давтсан эрэг болохоор эд хэрэгтэн төгөлдрийг тий Эхлээд нэр Покрон яасан гэдэг байна. За азар авиг гэхээр арай зас хүн чадвартай. Тэгэхээр бүх насаар нь сорихлт юм болоод байна. Олон удаа давтагдсан болохоор олон удаа давтагдаг байсан бол нэг арай баг л өгсөн баг та. Надад тийхэн байгуулсан. За өмгөөлөгчийн талаас энэ хэрэг яаж шийдвэр гаргана? Би бол нэг эмгүүл гэж өчмөр юм л та. За яагаад гэмгүй гэж өгч байгаа вэ? Наа хүн чинь банк дэмжсэн гэсэн. Тэгээд бүлэг гэмт хэрэг гэж байна. Яагаад сүдүүлж байгаа сте яартай Наатай зүгдүүлсэн аахгүй юу? Тэгээд зүгдүүлсэн тэгээд нөгөө нэг яасан заавал нөгөө нэг хийхгүй бол ингээд баахан ингээд ийм болно шүү гэж яагаад өөрөө хин хүсэг болохоор тэгээд энэ гэдэг. Наш шүүх тань. Байж надад нэг нотлох баримт байна. Би нэг олчлаа. За би Discord дээр гэж хэлсэн тий. 30 тоолно. Нэг За бай. за та. Баагийн наад тэгээ наа шүүх болж шийдэхгүй шүү дээ. Энийг бэлгүүнийг олж иж шийдэгдэж шүү дээ. За энэ нотлох баримтад тайлбарлах юм болчих. Юу
Тэрээс нэг ингээд ажиллана ингээд юу машины дахиад шалгуулж хийж байна. Тэгээд надад нэг инженер явуулсан юм аа. Ордош хийсэн. Өөр шахчаад ингээд надад явуулсан аа. Энэ бэлгүүчээс агчааг юм бууганы дээр тааж байгаа. За тийч. За. Ер нь л энд шүүхлийг тавхан өмөлшин талаас хэлэх үггүй болсноо өндөрлөл ойлгосноо. Тэгээд шүүх томлооч хийж байна. Зүгээр тагч. За. Харин зөв өргөд харах сугаа. За.